Okay, what's good guys? За. Шинэ өдрийн минь төргий, шинэ 7 хоногийн минь төргий, шинэ сар биш юм байна бодлоо арчлаа. Okay. За anyways, өнөөдрийн бичлэгээр техник шинжилгээ яагаад dog shit вэ? Техник шинжилгээ чинь яагаад хизээж зарим нэгэн тохиолдолд ажилдаггүй вэ? Яагаад энэ зах зээл дээр 100% зүйл огт байдаггүй вэ гэдэг талаар би өнөөдрийн видеогоор таадаг маш гоёор тайлбарлаад өгье. Техник шинжилгээ бол техник шинжилгээ л байна. Энд дээр таад бол зөвхөн магадлалаар л ярилж байна. Өмнө нь ингэж хөдөлжсэн хөдөлгөөн өнөөдөр яг давтагдах юм бол энэ дахиад явах магадaltaй гэдэг үндслээр бид нэр ярилцаанд ордог. Угаасаа л бидний бүх техник шинжилгээний арга барилууд тийм. Өмнө нь moving average-ууд cross хийхэд тэр тухайн ханш өсөжсэн бол өнөөдөр дахиад moving average cross хийхэд тэр дахиад өсөх магадaltaй гэж бид нар үздэг. Өнөөдөр паттерн зураад паттерн доошоо задарсан бол өмнө нь доошоо задарч байсан бол өнөөдөр паттерн зураад доошоо задрахад дахиад доошоо авах магадaltaй гэж үздэг. Өнөөдөр ICT дээр та fair value gap дээр яриад ханш retracement орж ирж байгаа юм бол ханш үндсэн distribution хөдөлгөөн авах магадaltaй байна гэж бид нар үздэг тийм. Тэгээд тэгмүүд энэ болгоны техник шинжилгээ гэж хэлээд байгаа. Тэгвэл энэ техник шинжилгээ чинь яагаад 100% магадaltaй байдаггүй юм бэ? Яагаад чи бүх мөнгөө энэ зах зээл дээр эрсдүүлж болохгүй юм бэ гэдгийг өнөөдөр би таадад хэлээд өгье. Маш яруу тодор. Окей. Би өөрөө SMC стратеги ашигладаг. Smart money concepts. Өсгөрл гэдэг. Манай хуучин YouTube-рууд маань бүгдээр нь мэдчихэж байгаа байх. Би жоох стресстэй байна. Учир нь би 4-7 хоногт нэлээд их мөнгө алдсан. 4 болон 5 дахь өдөр нэлээд том stop loss үзсэн. За, as you can see, chart-н дээр бид нэр BPR balance price range гэж ярьдаг. За, inversion fair value gap хоёр давхарцсан balance price range зон. За, бид нарт lower resistance liquidity range lower resistance байгаа ч гэсэн энэ өдөр нь London manipulation хийгдээд ерөнхий өслийн шиглэлийн хөдөлгөөнүүд маань дэше ороод ирсэн байна. За, BPR-ын дагуу юм. Nasdaq all time high хийсээр байгаа. All time high хийсээр байгаа. Энэ хөдөлгөөний ардаас би маркет доошоо ирэхцэн гэж одоо шорт орох юмш боломжгүй те. За тэнгууд энэ retracement хөдөлгөөн маань BPR дээр маань ирээд Fibonacci татаад үзэх юм бол optimal trade entry equilibrium л ч гэсэн өвтөр батгаагүй. Тэгээ яг equilibrium батгаад энэ дугаар fair value ингээд айгуугаа шалгасан. Энд дэр breakers гэж хэлж болно те. За окей. За тэнгууд миний хамгийн түрүүний бодож байгаа толгой дотор орж ирсэн бодол юу гэх юм бол энэ дээрээс би market maker buy модель харж байгаа гэсэн. За buy модель яагаад харж байгаа вэ? Бид нарт 15 минут руу оруулаад харъя. Бидэрт original consolidation, эхний accumulation, second accumulation, smart money reversal-д явагдлаа. First accumulation, distribution гэдэг ерөнхий buy модель биелсэн байна. За тэгвэл энэ buy моделийг би хаана өөрийгөө багтааж чадсан байсан бэ? Окей, perfectly PM session дээр 4-р өдөр 1 минут руу орсон юм аа. 1 минут руу ороод as you can see, market доошоо lower low хийгээд яваадсан. Юу устгах. За энэ доошоо lower low хийгээд явж байгаа хөдөлгөөн маань BPR хатгаад, тэ? Equilibrium хатгаад, энэ доор manipulation хийгээд, дэше change in the state of delivery, market structure shift хийгээд, энэ дотроо internal liquidation аваад ийм гоё, тэ? PM session дээр ийм гоё buy модель өгдөөд, энэ нэг нэгэн лайн ардаас би buy ярилцсан дурсан. Stop loss нь доор байсан. Энэ сүүлэн 30 бипний эсэлтээс. За 30 бипний эсэлтэй. За ханш маань өөрөө хаашаад байрч байгаа вэ? Өмнөх all time high буюу энэ high руу дайрч байгаа. Өмнөх all time high руу нийшээ дайрч байгаа. Дэшег 200 бипний ярилж байгаа. Нэг хэрцэн 6-тай trade гэсэн. Ийм гоё явж байсан. Okay, perfect. Everything seems normal, right? За би 15 минут руу эргүүлээд оруулчих. Чарта хурдан хүлээх юм бол. Бүх зүйлс perfectly normal, ямар нэгэн хуваарт мэдээ байгаагүй. Дан. Ингээд retracement орж ирсэн. Маргааш хөдөлгөөнх нь чинь 4-р өдрөнтэй 4-р өдрийн дахиад доошоо distribution орж ирээд гатгаад энэ доор нэг юу байсан. New day opening gap буюу indog байсан. За би энэ indog руу хатахыг хүлээжсэн шиг. Маш доошоо яваад гатгсан. Indog руу орж ирээд доошоо бүр weakelсэн. За тэгээ энэ weakelж байгаа хөдөлгөөнийг нь дахиад бид нэр Fibonacci татаад арах юм бол өвдөө рүү хатах. Equilibrium бас аяйгуугаа шалгах. Ингэж гоё equilibrium шалгаж байгаа хөдөлгөөний би эргээгээ 5 минут руу оруулаад 5 дээр гоё rejection candle гарч ирэх нь үзүүлээс. 5 дээр rejection candle гарч ирсэн үү? Гарч ирсэн байна энэ доортой liquidation аваад дэше. Тэгвэл 5 дээр надад одоо юу хэрэгтэй вэ? Inversion fair value хэрэгтэй. Inversion дэшегээ inversion орж ирсэн. Boom ороод ирсэн. Яг 1 минут руу орлоо. 1 минут хөдөлгөөн дээр ханш low хараа. Market structure shift энэ яасан бэ? Breaker block-ыг шалгаад одоо надад энэ дээрээс яг анзаараад харах юм бол энд нэг fair value-г энд нэг mitigation block-тай хатгаад тийш гарч ирж байгаа юм байна уу? Байна. За энэ чинээс би хоёр дахь энтригээс smart money уг нь ингэж гоё ханшиг биднэрт ойлгомжтой харуулж өгдөг.
Хоёр дахь энтергээ би хэмжээс хийсэн. Эхний харилцаа хаагдаагүй л байгаа. Break-in тавьц дэшээ явуулж. All time high. Дахиад дэшээгээ 119 pip. Дахиад 1.5-тай харилцаа. Wow. Perfect. Бүх юм үнэхээр гоё явж байсан. Everything seems normal. Everything is going great. Дэшээ бам. За 1 минутаар гүйлгээд угаасаа 15 минут болчихсон. Ингээд дэшээ яваад retracement орж ирээд маа. Төрүүлчтэй. За гэж. Би яг ярих гэжсэн. Энэ дээрээс. Бум. Okay, Nasdaq retracement орж ирсэн. Энэ хэдэн цаг вэ? 9 цагийн candle. 1 минут руу ороод харъя. Yo. Low хийлээ. Нөгөө fair value чинь дахин нэг хатгсан. Дээшээ гарч ирсэн shift structure доошолоо. Энэ дотор liquidation авсан. Би энэ чинээс 3 дахь харилж байгаа нэмлээ stop loss нь low and door. За дахиад TP-гээ дээшээ 90 pip-ний TP нэг хэрцэн 7 дээр risk reward trade. Locally. За тэгээ ингээд 1 минутаар гүйлгээд бүх юм perfectly normal market maker buy model. Бүх зүйл төгс market maker buy model. Дээшээ гарч ирлээ. Нара. Тийм ээ. Яг энэ үед өсгөө юу бодчихсон бэ? За TP-г авчлаа те. Perfectly fine. Авчлаа. Nice. Авсангүй. Яач доошоо шивтэц. Окей. За хаяа авахаас өмнө жоохон зааварч болдог те. За зааварч байгаа юм байна гэж би бодсон. Одоо надад нээлттэй 3 position байгаа. За яг энэ лөө явахын өмнөхөн түр өөр чарт руу авал. Golden chart. Энэ өдрийн өмнөх өдөр буюу 4 дахь өдөр нь мань нөхөр gold яаж хөдөлсөн бэ гэхлээр би та бүхэнд харуулъя л да. Bam. Still same fucking market maker buying model. Same fucking target. Нара. Market maker buying model, liquidation авсан equilibrium blah. Бүх зүйл төгс. Nice та. Lower liquidation авсан boom. Миний position хаанасан би энэ buy-тай байсан. Би partial даагүй. Би өмнө зөндөө олон TP дараалуулаад авсан учраас partial даагүй. Break-in тавиагүй. Bam доошоо. Окей, дахиад л олж байгаа юм. Энэ чинь 2-3 удаа buy-да. Дахиад stop loss гэдэг. Энэ өдөр нэлээд том алдагталтай дууссан байсан юм а. 4-р өдөр нь. Энэ 4-р өдрийн сэтгэл зүйн надад нөлөөсөн. За арай алтан дээр нэг авсан чинь Nasdaq дээр бас юм тохиолдох байлгүй дээ. Бас арайч та тийм хацгүй биш үлгүй дээ гэж би бодсон. Ингээд харангууд 15 дээр бид нарт тийм mitigation байгаа. 1 минут руу орлоод харъя л та. 1 минут руу орлоод харангууд одоохондоо арай mitigation дээр ирэх байна. Mitigation хатгалаад дээшээ гараад ирсэн. За окей, дээшилч юм байна. Энэчнээс би тэнэг сарайлаад нэг арилж өмчлээ. Вау. Бам. Дээшээ гарч ирж байна. Nice. Дээшээ. Дүс. Ихний stop loss. Окей, за энэ дотор lower liquidation авч байгаа юм байна. Маа. Авт харилцаа. Stop loss. Симлаанд. TP same shit. Бам. Дүс. Head stop loss. Окей. За энэ заваараад байгаа юм байна. Болий. Нэмж арилчаа болий. Зөвхөн энийгээ break-in тавьсан юмснаа болиулчих. Энийг ойрч магадгүй юм шиг байна те. Магадгүй дахиад энэ тэрэн лоод авах юм шиг байна. Болий те. Энийг ингэсгээ тавьчих. Гээд харсан, хүлээсэн, итгэсэн, найдсан. Зүйл төгс. Ингээд байжсэн чинь Donald J fucking Trump. Юу ч гэсэн гэж out of fucking nowhere гинт гарч ирсэн ээ. Хятадд 100% тариф тавих боллоо. W's right? Төгс. Гайхамшигтай. Тэгээд тэр тарифын асуудлаас болоод яасан гэж Pew. In the span of хэдхэн секундын дотор юм бэ? Хэдхэн минутын дотор юм бэ? Одоо доошоо oh my god 7 минутын дотор 300 pip. За энэ юу ч биш guys. Энэ юу ч миний бүх position-ууд энэ чанаас хасагдчих байгаа. Миний бүх энтринг юу ч хүү sell. Энэ дээр бүр ингээ хамгийн гол нь slippage тооцогдоод slippage гэдэг зүйл нь болохоор таны stop loss чинь нэвтлээд гарах юм бол тэр хэмжээнийхээ алдагдлыг нь тооцдог гэсэн үг байхгүй. Би break game тавьсан байсан ихний арилж анаа ч гэсэн buy болсон гэсэн үг. Бүгд алдагдaltaй хасахтай гарсан. Бам. Окей. За би тухайд мэдээ уншааг байсан. Yay, reversal.
Mangor том трейсэнд орж ирчлээ. Баа. Алдагдлуудаа хүлээн зөвшөөрч чадахгүй. Юм орсон, стоп лосс тавьсан, дөхөөд ирсэн, стоп лоссоо би доошлуулсан, үргэлжлүүлээд явсан, маа дахиад доош. Ингээ яваалс. Яваалс. Би лоо болгон дээр ингээ байдаалс. Нэг л мэтгэд өсвөгийн мөнгөний дүрм, риск менежмент бүгд байхгүй болчихсон. Зүгээр л мөнгөө нөхөж авах гэсэн улаан шунсан улаануудтай магсалчихсан байсан. Энэ дээр миний гаргасан алдаа юу вэ? Нэгдүгээрт би хитрхи олон арилжаа нээсэн үү? Үгүй ээ. Мэдээж ашигтай явж байгаа арилжаан дээр нэмээд явах нь зөв дээ. Би стоп лоссоо тавьсан, мөнгөний менежменттэй явжсан. Хитрхи их типинд найдсан. Би partial хааж болох байсан, би partial хаагаагүй, би хагслаад хааж болох байсан, би ашигтай гарч болох байсан. Эндээс бүр маш хэмжээний ашиг гаргаад авч болох байсан. Боломжтой байсан. Гэтэ би аваагүй. Энэ миний алдаа. Хоёр дахь алдаа юу вэ? Шуналтад сүүлдээ overtrade хийсэн. Эхний арилжааны хаалтгалыг хүлээн зөвшөөрөөд окей. Өсгөө за чи 5% лосс үлээчлээ. Одоо өнөөдөртөө болио чи 4 арилжаа, 5 арилжаа хийчлээ. Одоо чи хаанчхаа гэд олдох хэрэгтэй байсан би яасан. Олдоогүй да. Баа. Гайхамшигтай. За яах вэ? Өсгөө дансааш тачлаа. Асуудалгүй да. Шатаачлаа үүд штэ. Өмнө нь ч гэсэн зөндөө шатаачсан да. Энэ жилийн үед би зөндөө шиг хийгээд татсан штэ. Тэ? Өсгөө чи ашигтай явж байгаа штэ. Надад алдагдал зүгээр штэ гэд байжсэн чинь хамгийн новшийн зүйл нь юу болсон гэж хамгийн новшийн зүйл нь 100% тариф тавилаа гэсэн мэдээнийхээ маргааш нь илүү шөнө нь илүү асамтан санчилуу. The fuck би ятта дайсагналцахгүй зүгээрээ саяны баг зүгээр joke байсан юм аа. Bitch what the fuck is this? Энэ юу юм бэ? Энэ доошогоо нэг өдрийн дотор 1221 people наад тэгснэ энэ уналт нь өөрөө зүгээр shift хөдөлгөөн биш. Одоо энийг daily-гээр нь харах юм бол зүгээр market manipulation. Тэ liquidation авсан хөдөлгөөн. Зүгээр л энэ лоос энэ хай хүртэл equilibrium-ыг шалгаад liquidation авсан хөдөлгөөн, retracement хөдөлгөөн. Одоо энэ чинээсээ дээшээ дахиад яах юм. Үргэлжлүүлсэн алдаа магадгүй хийхдэггүй ч биш магадгүй хүн явсан. Бурхан шиг Donald Trump. Ийм л байна. Техник шинжилгээ. Энэ дээр бол техник шинжилгээгээр хамгийн сайн арилж байсан бас нэг breakout traders гэх. Yo fucking trend line broke. Trend line эвдэрчлээ хэдүүлээ sell дээ. Wow. Trend line эвдэрчлээ sell. Let's go. Мажох risk reward багтай л гэхдээ маа boom нэг 600 битний арилж ивэл хийхээр байсан юм тийм нэг хэрцэн ихтэй. Dog shit. За яг anyways. Ингээд тусгай та. Энэ мэтчлэн өсгөөгийн буюу тэ намайг өсгөө гэдэг шүү дээ. Rhythmix гэдэг YouTube channel дээр өсөх гэрлийн stop loss-о зохиод мөнгө алдаад тийрч байгаа. Private live trading rooms орохыг хүсэж байгаа хүмүүсээ нэгдүгээр тийм мөнгө төлбөр байдаггүй. Шалгуур шаардлага нь юу гэдэг вэ гэхээр ердөөсөө миний IB линкээр дансаа цэнгэлээд ороод ирээ. Би мэддэг шатдаг юмнуудаа таатай хуваалцаад явна. Таатай өмнө миний орж ирсэн хадгалагдсан видеонууд байгаа. Бла. Тэгээ явлаа. Над руу дансаа цэнгэлсэн скриншот явууллаа. Окей, цогтой арилжаа, цогтой алдъя. Тийм л байна. За өнөөдөр хөвчлээ ингээд дуусгаж явах стрессчлээ. Гэхдээ энэ оны хувьд бол миний зөвсөн хамгийн том алдагдал яг өчигдөр болон дөрөвч оны 4 болон 5 дахь яг энэ хоёр уналтад байна. As you can see gold дээр ч гэсэн доош унсан уналт нь. Май 1130 бипний типи. Гайхамшигтай одоо тэгсэн all time high хийсэн. За. Стрессэд яг уу өнөөдрийнхөө видеог ингэж дуусгачих. See you guys.